Тэгээ одоо 2 хүүхдийн хамт амьдардаг. Нөхөр маань аварт 2002 онд байна уу да аварт ороод тэгээд битээр айл хашаанд нэг жижигхэн 4 хамтаа гэртээ амьдарч байсан. Тэгээ би хүний хаягдлжээс өмнө уранхайг аваад тэр гар машинаар ойж бэлээ 800-аар би бэлээгээд хүнсний ногоо зардаг ихчэд өгчээсэн. Оёлын сургалтанд хамрагдсан. Тэгээд би дээл одоо хүүхдтэй баривч дээлнүүд аж үзсэн. Барь чанд багшийн сургалтанд сууж очоод за инхчрлаа чи бол дээл бол хийчих юм байна уу? Чи жоохон өөрөөр нэг юм өөрийгөө хөгжүүлэх юм би тор их сонирхсан. Анх эхлээд эсгээд ойсон. Тэгсэн чинь энэ маань ингээ гонжсэн нэг энгийн зүгээр нэг тор алсан. Бид нар хүнээс бэлэг авахад нэг зүгээр нэг гялгар утна ингээл өгдөг тий. Тэгэхээр энэ бас байгаль ээлтэй бас ядаж хүн гадуур ингээд барай явахад ч нэг цүнх юм шиг энэ харагдах юм болов гэж бодчих. Энийг сонирхож байна. Гараар ойж ингээл хуйм хөөрж асан бол одоо гоё машинтай болоод тэгээ машинаараа ингээд зөндөө юм ойж эхэлсэн. Надад бол их өгөөчтэй. Надад сайн ч багш нар заяасан, сайн ч хамт олон гоё хүмүүстэй таарсан. Тэгээд би амар ирч хүчтэй. Тэгээд би бол амьдралд өгөхгүй л гэж бодчих.